Хоол хийх хосгүй авиастай хоёр ахлах тогооч. Байна. Байна. Чамайг бэкэгээ дуудчихж болох юм байна тийм үү? Хоол хийхээс идэхэн сайхан гэж боддог хоёр шинхэн туслах. Юу би бинийг таних уу? Мэдгүй. Би бол аяхаг биднэ. Аяхаг нав. Тэд өнөөдөр нэг баг болон ялагчийн төлөө өрсөлдөнө. Хугацаа 60 минут. Нэг том наймалж байна уу? Байна. Оо ч ямар юм. Чи усаа гойжуулаад тусаад явал та тэггүй. Хажуудаа нэг жижигхэн тоогоо тавиад хогёосаа боловшээ. Гэвч ахлах тогооч хүссэндээ хүрч санснараа ажиллаж чадахгүй нь гачлантай. За. Бүлэгччээд. Наалцсан шүү. Заашгүй. Салгал та тэгээд. Хөөе болоо. Энэ нэг нь хэрэгтэй байна. Танахт орохгүй байна. Маад ороход энэ чи хүн аваад ирээд шүү. Мөн амсаад үз. Энэ бол ахлах тогоочийн заавраар гал тогооны шоу. Үзэгчдийнхаа амар мэндийг айлтхан мэдчлээ. Өнөөдөр галт тогоонд туршлага, чадамж, тун нэмгэн хоёр оролцогч ахлах тогоочийнхоо заавраар 60 минутын хугацаанд рестораны төвшний хоолыг хийн өрсөлдөх болно. За ингээд нэвтрүүлгийнхаа ерөнхий ивент итгэгчдийг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Английн номер 1 цэвэрлэгээний бүтээгдэхүүн Astonished. Хамгийн сайхан галт тоогоог Хаансагаас Хаансаг Бисимолоос шимтэй зөөлөн шүүслэг Момбиф брэнд бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Үзэгчдээ та бүхэнд яг одоо ахлах тогоочийн заавраар нэвтрүүлгийн хамгийн чухал хоёр хүнийг танилцуулах гэж байна. Улаанбагийн ахлах тогооч оюун таныг студид урьж байна. Чулуун хүүгийн оюун Монгол улсын мастер тогооч зөвхөн өөрийн ур чадварыг хоол урлахын салбарт зориулахын сацуу олон улсын тэмцээнүүдэд мянган шавнараа бэлтгэн оролцуулж дэлхийн давцанд эх орноо төлөөлөх мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Мэргэжлээрээ тасралтгүй 40 жил ажиллаж, аялал жуулчлал Эрдэм шинжилгээний институтын гал тогоонд өөрийн авиас чадварыг сорьсоор байна. Сайн байна уу? Сайн байна. Өдрийн мэнд. Хүнээсээ шалтгаалдаг болохоор харьцаж үзэл ямар хүн бэ гэд боломжоор тэр хүнд нь тэгэл тохируулаад оролцсон доо. Ингээд Синхэр багийн ахлах тогооч мөнгөн долгио таныг студид урьж байна. Аа. Ган хүүгийн мөнгөн долгио. Эдийн засагч санхүүж мэргэжилтэй тэрээр 25 настай байхдаа анх гал тогоонд хөл тавьсан. Энэ үеэс хойш 20 гаруй жил мэргэжлийн гал тогоонд хүч хөдөлмөрөө сорж яваа юм. Тэрээр Европ ТВ-с анхны мөнгөн медалийг авчирч байсан багтан түүхтэй. Дараа нь боддгийг за яг ингэж хийчихвэл болох юм байна гэдэг. Тэр надад бол хангалттай туршлага байгаа. Та хоёр маань би бинийг мэдээ. За манай өрсөлдөгч бол асар мундаг, өөрөө аяга мундаг, судалгаа хийдэг, аяга мундаг залуу байгаа. Оюун тогооч маань болохоор багш хүн их олон жил битээр хамт олон төсөлтөөр ажиллаж байсан. 60 минутын хугацаанд ахлах тогооч нар маань өөрсдийн туслах тогоочоо дэлгэц чихвчний тусламжтайгаар удирдаад рестораны төвшний хоол хийдэг. Нэвтрүүлгийн төгсгөлд хоёр багийн хийсэн хоолыг нэвтрүүлгийн ерөнхий шүүгч амсаж үзээд өнөөдрийн хамгийн амттай хоолнд өөрийнхөө оноог өгч тэр баг ялагч болд. Хоёр багийн ахлах тогооч яг одоо гар барьснаар нэг зүйл баталгаатай болдог. Тэр юу гэхээр зэрэг шийтгэл. Ялч чадаагүй баг нь шийтгэл үлээдэг. За ингээд хоёр ахлах тогооч маань гар барьчих. За Өрсөлдөгч зэрэгч хоол хийж үзээгүй болохоор яг мэдэхгүй байна. Гэхдээ би ялна гэдэгтээ бол байнга итгэлтэй байдаг. ингээд та хоёрыгоо өөрсдийнх нь бүхээгт очиод туслах тогоочтой удирдахад бэлтгийг урьж энэ да. Амжилт хүсье. За. Өрсөлдөөн юм чинь ялуу сайн лээ, ялахгүй байлаа гэлээ гэхэд би тухайн үндэ л нэг шинэ технологиг заагаад өгчөөд тэрийг минь харин ойлгож явах сурцсан байх юм бол тэгэл ерөн сэтгэл хангалуун дөө. Тэнийг ч гэсэн хоол хийлэгчэндээ гэж бодовч нөгөө нь бас хөдөлж өгөхгүй бол цагтаа баригддаг учраас хэцүү. Хүмүүнд үзэгчтэй яг одоо ахлах тогоочийн заавраар нэвтрүүлгийн яг энэ галт тогоонд хамгийн их хурд, хамгийн их хүч хөдөлмөр зарцуул хоёр хүнийг өргөх гэж байна. Ийм хурдан ойлгодог залуу хүн байвал Улаанбагийн туслах тогооч Эрдэнэлэг Батмүрхийн Эрдэнэ бэлэг, комедиан, жүжигчин, гурван нэгч, нэг ахын хайр халамжинд өссөн тэрээр нэлээн ирэх. Тиймдээ ч гал тогооноос хөндөй өссөн нэгэн. Бэлэн бууцал жигнэж чаддаг түүнд өнөөдөр ямар хоол таарах бол? оролцогч маань
Ер нь галт тогоонд нэг ордгоо байрын Буузыг бол одоо ингээд чивгчгүй чи. Үгүй. Тоолдог. Авши. Оо. Би ч бүр доод өгчний хүн байхгүй. Шууд ээжийнхээ гараас гараад ихний гар руу орсон гэдэг шиг би ерөнхийдөө нэг тийм амар галтоо могот ер нь ороолж үзээгөө. Бэгитээ одоо өрсөлдөхөөр Цэнхэрвагийн туслах тоогооч Алтан гэрэл. Амбатын алтан гэрэл. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин урлагийнхан дундаа даруй төлөв зангаараа онцгойрдог алтан гэрэл гэрийнхэн гал тогоонд баггүй оролцдог нэгэн. Гал тогоонд хэр барагтаа бүтэлгүүтэд байдаггүй түүнд рестораны төвшний хоол хийх ямар байх вэ? Хөдөлгөөнтэй залуу хүн байна. Тэгээд бас хоол унд хийдэг хүн байна. Хоёр хоорондоо уран бүтээлийн одоо юу бинийг бол таних уу? Мэдэх үү? Би бол аяхыг биднэ. Аяхыг намайг мэдгүй. Угасаа л нэг хэд нөгөө хүүхдтэй ах дүүнэртэй ингээд хоол хийж өгдөг байрын хүн байгаа даа байхгүй юу? Би бол хажууд нь бүр зүрэг нь яг нөгөө төмс арилгах гэж суугаад байдаг. Тэгээд одоо яах юм бэ? Би ч хоолндоо муу л гэдэг хотлоо ах л та. За ингээд ахлах тоогооч нар маань туслах тоогооч нартайгаа холбогдоорой. Болж өгөө нэг жоохон ингээд тайван. За наадах чинь буруу. За байж байгаа чи гээд нэг жоохон ингээд зөөлөн ярддаг хүн байвал их сайн байх гэж бодож байна. сайн байна уу? Сайн байна уу? Чамайг бэкэгээ дуудчихж болох юм байна тийм үү? Бэгийг дуудаж болно. Байна уу? Байна. Сонсож байна уу? Аха. Хэр сонсож байна? Дажгүй шүү. Өмнөх одоо дугааруудад бол хамгийн гоё ааштай тоогооч нь. Гайгүй илгүүдээ тий. За амьд амтан гараад гүйчихгүй бол заавчлаа сайн өгчл гайгүй болов гэж бодод байгаа шүү дээ. За Цэнхэрвагийн туслах тоогооч, Улаанбаагийн туслах тоогооч гараад ир. За энэ зүйлийг бол колош гэж нэрлэдэг юм лээ. За энэ дотор өнөөдрийн хийх хоолны материал байна. Ер нь ямар материал бити гарч ирээсэ гэж бодож байна. Янз бүрийн огт өөрийнх нь хэрэгжилж үзэг бүтээгдэхүүнүүд байх магадлалыг өндөртэй байхгүй юу? Надад бол одоо тэгэл ялын шалгаагүй. Юу ч гарч ирсэн бол бидэхгүйгээ шүү дээ. Юу ч гарч ирсэн. Юу ч гарч ирэхгүй байгаасаа. Би нөгөө өөрөө тийм нэг буцсан халуун тос мосноос жоохон айдаг болохоор тийм их хоол битээ байгаасаа л гэж бодож бус намайг үдээд. Би одоо далайн бүтээгдэхүүн хэцүү болов гэж бодож байна. За манай хоёр бэлнэ үү? Билээ. За нээлээ шүү. Далайн гаралтай бити байгаасаа гэж яг тэр маань бүгдээрээ үйжлээ. Монгол ахуйдгаа жоохон ойрхон байх юм бол гэж бодсон чинь бүхэг онголоо шууд 8-аж гараад ирсэн. За өнөөдрийн хоол нь шүү дээ. Гэрэлдэж шарсан 8алж. За шарсан төмөс болон улаан лойлын хачир. Брокколины пюре. За дээр нэмээд жижиг 8алж болон ногоон халуун чинжүүтэй шүл юм биш үү. За. Октопус буюу наймаалч нь далайн гаралтай хоолны үндсэн бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Шүл болон хуурганд аль алинд нь хэрэглэхэд тохиромжтой. Далай тэнгистэй ойрхон улс үндэстнүүдээс улбаатай энэ хоол өдгөө дэлхийн нийтийн хэрэглээ болж орц найрлага нь олон төрлөөр баяжигдэж байна. Би энэ ер нь далайн бүтээгдэхүүнүүдэд өртөө болцсон юм шиг байгаамаа. Залуу насандаа за танусаар хоол хийнэ гэчихэд хөрхий хайшцсан. За ингээд нэг цагийн дараа уулзъя. Цаг явж эхэлсэн. Амжилт хүсье. Яс ширээнийхээ доороос өөрийнхөө зогсож байгаа ширээний доороос 2 төмпөн. За хоёул ихлээд хоолоо яри заяа. 8алжны гэрэлдэж шарсан гэж шүү дээ. Тэгэхээр 8алж гэдэг энэ амтныг хоёул ихлээд цэвэрлээд чанана заяа. Чанжах хоорондоо ихлээ юм авч явах уу? Тий. За чи юмнууд ихлээ аваад ширээн дээр авчих. Би сая хараадах юм. Тухайн хүндээ болохоор хоол эхлэхээс өмнө бас нэг юм палана тайлбарлчвал амархан болчихдог. Нэгэнт нь тэр том 8алж. Нэг том 8алж байна. Байна. За нэг наад том аваад хийч. Йоо юу ч ямар юм. За цаашаа ширээн дээр тавьчих. Тусна. За нөгөөдөгт нь ногоо авъя, төмөс авъя, помидор авъя, брокколи авъя, сармис авъя, сонго авъя. За тэр ногоон чинжүү авчих. Урт ногоо эвэр чинжүү байгаа надад ч байгаа тий. Тэр төмснүүд нь цаана байгаа үлгүүдээ бодвол төмсний хачиртай гэсэн юм чинь төмснүүд аавна. 3 жижигхэн 8алж авчих. 3-ыг авчихаа. 3 жижигхнээс дахиад 2-ыг нэмээрэй. Ногооргоо хийхгүй л байсан. Мэдлэггүй л их гайхлаа л да. Ер нь галтгуургаа ордгоо харахад горыг амслаа гэдэг юм. За болцсон. Одоо ширээ рүү явчихна. Тий болцсон. За. Би зарим нь хөрснөөс олчих واخ гэж бодож байна. Болохгүй аль хөрчих гэсэн. Надад чинь ногоон брокколи. За окей. Асуудалгүй. За хоолоо бол ойлгоцсон тий. За ер нь Хоолоо чи айгу удах царайтай шүү. Гяс угаачаад гяс тавьчаад хоёулаа аль болохоор үлдээхийг хийж бодож байгаа юм.
За. За энэ нүд нь байна уу? Үгүй нүд наана. Байж байгаа мó энэ үү? Мөн байна. За олоо хилээ угаачих те ширээн дээр очно хоёлаа. Анх бол суунгуудаа 8 загтгүй шүү дээ. Түгээмэл биш. Айлын ширээн дээр ч байдаг гэд биш. Дамсаа наана тавьчаарай. Бүгдийг бац ингээ сайхан бацчих. За нам бацаад. За гол дурлуугаар гүгээд оч. За. Түг 8-aalчтайгаа яваач. 8 таа юу? Энэ нүд нь үү? Нүдийг нь авахгүй. Нүдийг нь уул гараараа ингээ бүртлээ авчихдаг нүдийг. Тэг явагдаж байгаа шүү дээ. Яа зү. Тэгээ нүдийг гоё бүртлээд ингээд авчичвал уулнаас махын үлдэх гэдэг шүү дээ. Авч гинөө. Оо зү. Жохон татхаар салч тийм та татгач. За зүсчих. Зүсчих. Тэгээ буцаагаад тийш нь хийчих. Нөгөө жижигнүүдээ бас яг ижлэх юм. Тэгээд салах шиш шүү заяа. Бичгээд тэгэхээр ингээд гулж байгаа л нэг цавхааны хоёр үзүртэй зүйл шиг гэдэг чинь тэр нь жоохон ярихтай юм байна. За нүдийг аваа ичих. За. Тэгээд наад нэг хоныг хагалж байгаа юм шүү. Энийг уу аваа ичих. Наад хэсгийг авч зөвлөж яриа. Нөгөө дотор эрэхтнүүд нь ахгүй. Наад бол ичих. Бусныг гоё байхгүй юу? Монгол хүн байна да. Ямар ч гэсэн гиз дотор энэ олоод аваа тэрийг нэг ялгаад. Зүг. Тэгээд сайхан татад авчих. Болж штэ. Тэг гараараа сайхан аваач. Тэгээ амар. Тэгээ зарим хэсэг нь утгаар оруулж болно. Тэгээд тэрийг тастаа ичих. Зүг. Өстой гоё зөвлөсөн шүү. Гэхдээ яг нөгөө гиз дотрын гарах гэдэг гиз нь ингээ хаана байдгийг сайн мэдэхгүй бол тэгээ сүлд нь ойлголоо гэлээ л да. Чи усаа гойжуулаад тосоод явал та тэхүү. Тийм ээ уучлаа. Жохон хурдан баймаар яах юм бэ гээ. За хэрэг хийх үү? Дараатай. Тэгж байгаа зөөлхөө иргүүл. Тэгээ дараатаагаараа хэсэг зур. Дараад иргүүл. Нэвтрүүлэгчээ гуй. Томч нь асчлаа. Жижигэн асаа. Нэвтрүүлэгчээ гуйчаач. Энэ билетийг яаж хийх болоо? Асч шүү. Саях шиг асаа. Шилэн жижиг юм байна. Өөр хэсэг байна. Наашаага явда. Нэг юм хурын амтлагчтай наадлагынхаа онгойлготой. Хөрөгчний хажуудлаа. Энэ үү? Энэ ш. Нэг юм амтлагч амтлаг. Наа чи лаврын чарагдана уу? Байна. Зарим юм олоход жоох хүндэл гарсан. Сэгсэр ногоогоо. Хөшөө сайн сэгсэр. Усан дээр сэгсгээр устай дулна шүү дээ. Усгүй одрохын тулд сэгсэгнэ. За. За хоёр сонгоногоос цэвэрлэж. Наадха ногооныхоо төмпөнлөө хийхгүй мөө? Тийш дээ нэ. Наад гамбанзаа цааш нэгээд өөр гамбанз зөө нөө. Байна. Наад ч угаасаа далайн юм хийцэн болохоор хольж болохгүй. Өөр гамбанз авчираад ногоогоо шууд тавиад. За зүсээд. Зүс зоригтой жоохон гүн зүс. Их яаж яах ямар муухай наад чиг юм бүх төр сервис вэ? Харин тий яах гэж юм сонгосон чи. Юм зүс чадахгүй. Аюу хэцүү салглаад. Эхний 10 минут өнгөрч байгаа шүү. Тийм хүртнэ. За чи надад одоо ингэ шүү. Жижигвтер түрүүнийг бариадсан тогоонуудынхаа нэгийг гаргаж ирээд шарах шүү. Эхлээд чи бүгдийг зүсчих. Лувангаа хальслаад, сонгоно хальсаад бүгдийг зүсчээ. За. Чи наад хоёр талын аль дөрөвтэйхэн аваад тал та. Хоёр талыг гутгаар зүсээд авчихал та. За. Юунд нь наана жичрээ зогсоод байдаг юм бэ? Түр талаар нь угааж байгаа дав иршүү чадахгүй. Ямар зүтсаа өнгөрсөн. Цэнхэр багийн туслах алтан гэрэл Клошноос хамгийн түрүүнд орц бүтээгдэхүүнүүдэд цуглуулж дууссан. Мэргэжлийн галт тогоонд анх удаа далайн бүтээгдэхүүнээр хоол хийж байгаа түнд 8-аалж янзалж цэвэрлэхээс эхлээд гарсан бэрхшээлүүд олоо. Харин Улаанбаагийн туслах бэги цаг эхлээд удаагүйч ахлах тогоочоо хэдэн удаа уурлуулад амжсан. Грекийн галт тогоонд ч оролцоо муутай байдаг түнд сонгон хэрчиж жижиглэх хүртэл хүн даваа байгаа биз? Гэсэн ч туршлагатай ахлах тогоочхон зааварчилгааг ягштал дагаж чадвал ялагч болохыг үгүйсэхгүй. Хажуудаа нэг жижигхэн тогоо тавиад хогёсаа болвшээ. Бишээ ой хогёсаа багтаад тэр урд чинь төмөр савнууд байгаа юм хоосон. Энэ үү? Аль нэг нь зөв аль нэг нь хогёсаа болгох шүү дээ. Одоо хүмүүс ч маш шууд бодно шүү дээ. Хогёсаа маа ширээн дээр гаргаад тавьчих. Дээс нь болгож байгаа арилга гэхгүй. Тэгэхээр бид хогёсаа дээс нь яах юм бэ гэж бодохгүй. Тэр дээр бас жоохон цохимжиг үлдэл гаргасан байж магадгүй уучлаарай. Бөөрөнгийн хар бэрч харагдана уу? Өөрхийн арга барьц энэ юм уу? За, даврын навч байна уу? За, навчууд харагдахгүй байна. Энэ Даврын навчаа ирэхэж тань энэ байж та. энэ байна. За. Бөөрөнгийн хар бэрч байна уу? Энэ мөн үү? Бөөрөнгийн хар мөн. За. За орч. За тавгангая. Урт сонгоно юу? Тий одоо эхлээд зүсээд нэг шот өрүүлж гисэн чи 4 өрүүлж болох гэдэг байгаа ш. Тэгэхээр чи хэцэрхээ урт. За наадах нь Японы шүүс мөн амсаад үз. Амар. Бойлоо. Хүш амын одоо угаадаа. Амын угаадаа. Гэхдээ таач нүрэ амс гэдэг хүн сандрах. Тэр нэг сандралтандаа ингээд даваа ийс. Тэгээд тэр яачгүй. Тэгээд сүүл рүү ам угаах. Нөгөө энэ чи рестораны төвчний хоол хийж байгаа. Би ямар гэртээ байгаа юм шиг бодоод байгаа байхгүй. Тэгээ наадхаа яг над луун сонгон шигээ бүгдийн дөрөвчөнд зүсдэг. За. Хүүхдүүд хэдэн настай вэ? Том нь одоо 16-тай, 13-тай, 6-тай, 5-лаа гэсэн үг юм. Тий. Өмнө би чи нөгөө эхнэрийн заавраар. Тийм үү? Яасан хэр загнуулсан гайгүй юу? Гайгүй.
Манай ус гай нэг загнаг. За наадхад тусчих. Энэ үү? Тэ. За болий. Болцсон. Наад хоёр чинь байж. За. Помидор яс нөгөө цагаан сонгоно жижиглээд хэрч бууцны шиг хэрчиж чадах уу? За одоо хичээе. Гэс айгүй урд. Хүүш чи нэг шар гутгаараа хүн шиг хэрчиж байгаа. Лаазалсан помидор ч юм уу тийм юм байна уу? Энэ үү? Наа чи үе. Помидор. Наа чи бол наа чи хэрэгтэй шүү. Ахад иймэрхүү юм байна уу? Хажуудлын хөргөчн дээр очиод байна шүү дээ тийм ээ. Дааш нэг гац хоёр юм дутаад байна гэж яагаад. Наадах ахад аваад. Ахад ууланд байчвал гоё юм уу? Уч нөгөө багийнхан жоохон санаа муутай л. Саримсаа. Манайх нэгийг дутчихлаа. Манайхаас юу? Юу. Үгүй чи яа саримсаа арилгах чи. Зургатаар гарч ямар уу хараал мараа. Үгүй таматын савсаа гүйж очиад аав. Буцаагаад аав. Гүйж чи бэг таматын савсад навчсан шүү. Тийм үү. Хамаг голны чи нэмэг аваа яв. Гүйж чи аав. Харин оцсон ч өөрийнхөө доор нэмээд 2 болгосон сууж байсан. Та одоо яагаад ингэ нөө? Хөөе болоо. Энэ нэг нь хэрэгтэй байна. Танахт орохгүй байна. Маад орох бол энэ чинь хүн аваад Тийм за одоо яг хажуудаа та битгий өгөөрэй. Яг нэг томат жоохон дутчмаар тэрийг очиж авчих гэдгийгсэн. Тэгээ яваад очсон чинь бэги чи юу юм. Араас гүйжрэл авчин лээ. Ах байсан тулдаа лифтэйх яриад авсан. Хүйе хурдан нэг 2 саримс гэрчээд гаач. За одоо би Хогийн хаяад. сайн нэг дундуур нь хэрүүлээд хэрүүлээд. байна. Одоо чи усан дотор бас нэг брокколигаа хийж шанах нэг ажил байгаа шүү дээ. Ахаад нэг жижиг шанаа болоод. За брокколи хийн. Чи дандаа ийм сохтуу үний дүр тоглоод байх юм бэ гээ. Яагаад сохтуу үний дүр тоглоод? Сүүлд нэг сохтууны дүр тоглолцлоо. Тэр нь жоохон баярлалаа явуулсан. За хариултын тавгаар гал дээрээ тавь. Наадах чи нөгөө газан билетгэн дээр халааж хагаад наад хоёлоо 8-6 болох гэдэг шүү дээ. Ойлгосон. Ерэн санааг нь ойлгоцсон. Тэгээ нэг ийм хоолууд байгаа гэдэг шүү дээ. Нэг хоолны манд даалгавар гэрэлдэж шарсан наймаалж гээ те. Тэгэхээр манай монголчуудад бол ийм ширмэн тавхтай хайруулын нөгөө мах зах гэдэг айгу түгөөмөлөдөг болохоор Жижиглээ те. Жижиглээд энэ тэмдрүүлүүдийн жигтгэндөө нэг жоохон урлаг уран сайхантай. Чи уран сайхны мундаг хүн штэ. Жоохон үзэл сурталтай хай шиг болж толгойг нь бас ингэсгийг ирчиж. За төмсөө яаж яах юм? За хоёул чи яаж шарах дуртай бай төмсөг. Хоёул яриа та. Гавтгаа. Тэгвэл гоё юм уу те? Гэхдээ мэдэхгүй. Хурцыгээ иччихв. За тэг. За бүгдийн тэгээ ичгэлээд тэгвэл хоёулаа төмсөө болгохын тулд яах ёстой вэ? Шууд шарахаар хар болчих чинь үү? Жохон чанжаагаад шаруул гоё юм уу? Өнгө орно штэ. Мэдэхгүй таны л заавар. За тэгээ. Бас чамаас суугаад байгаа байхгүй яах вэ? Үзэгчтэй. Маа ахлах тогоочийн заавраар нэвтрүүлгийн. За бас магадгүй танаа гэрийн цэвэрлэгээний хамгийн найдвартай байж болох бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна. Энэ бол Английн номер 1 цэвэрлэгээний бүтээгдэхүүн Астониш брэнд шүү. За баярлалаа үз. За улаан винанаас жоохон үлдсэн үү чамаа? Жоохон үлдсэн. Жоохон үлдсэнгээ надад руу байж. Биш энэ чи Хаач хаач чи дуусгацсан айлс улаан виног нь олоод ир. Яваад. За бас юу вэ? За нэг юм хулгайлах хэрэгтэй болсон. Би өөрөө жоо буруу хэлсэн. Хулгайж гинэ гэдээ хэлсэн чинь манай ахлах. Манайх хулгайгаа ийгүүд наад ч уус галтгоод ашиглах тустай зүйл заяа. Тэгээ буцаад авчиад баярлаа гэж хэлээд тавьчихраа гэх тэр. За стар гэдэг таа гэл. Юу аваа авчих вэ? Мэдгүй нэг вино. Чи жоохон өгөөмөр байл та. За аав маав гэж байгаад хүлээс бас юм авна шүү дээ. Туслага ер нь хэр вэ? Дажгүй. Лаг юм бэ. Агийн бол өмнө нь бас гайгүй хоол мол хийж исэн юм шиг сонсогдсон. Гэхдээ энэ ерөөсө хоол хийчихдэг юм бэ. За наад харилан тав руугаа хийгээд дээ. Яа. Пүү. Гараа болгоомжтой бэлээ өмс төлөгдлээ чи энэ гар нь үгүй бэлээ байгаа ч дээ. Хүү бэлээ байгаа. За яг үгүй гэлч. Бэлээ өмсөөчтэй. Хөдөлмөрийн айлгүй ажиллагаа гэдэг юм айгүй чухал байдаг гал. Тэрүүн дээр асар том эрсдэл ахгүй юм. Тэр хажуудлынхаа над чанагдж байгаа нөгөө далайн хоолтой шил устаасаа жоохон хийчих. Энэс үү? Тий. Нэг галз хоёр албах хийчих. Тэгээ тэр нь цаашаа явжлаг. Хойлоо төхөлж байгаа хэрэг нэмчих юм. Тэгээ над ногоогоо болох хэрэгтэй байна хоёлаа. Яг хөөрхөн халбаг гэсэн. Бомдгор халбах алга. За. Улаанбаагийн ахлах тогооч та хоёр хэр ойлголцчих дажгүй юу? Өөр бол хөөрхөн ойлголцох гээд байна л да. Гэхдээ одоо бас нэгэн цаг явчихлаа шүү дээ. Бодон болоо чи хайлтаа. За буцаага тавьчих. За одоо нөгөө айлд алдаад байсан улаад айлынхаа тухшиг наадах руугаа хийчих. За ойлголоо. Хуурж байгаа юм дээрээ. Гэлзья хоёулаа. За. Энийг одоо ийш хийх ёстой юм тий. Гэ аваачаад аягтай насгаач тий. Шууд бүгдийн үү? Бүгдийг. Амхандаа гэдэг хуваач хийх юм болов гэдэг нэг муухай тархинд бодсон байсан чинь бүгдийг хийгээд өгөөд ямар аймар бид үл хийчихгээд. Энэ брендийг үзэгчд маань аль хэдийн мэддэг болсон баг. Гэхдээ танд нэг санал үзье. Химтэй зөөлөн шүүслэг Момбиф брэнд ахлах тогоочийн заавраар нэвтрүүлэгтэй хамтарж байгаа. За бүгдийг хийсэ. Яах вэ? Тэр багийн туслах тогооч. Окей. Агийн хэр вэ? Аймаг гэсэн өөр.
Гайгүй. 8-ны учрыг олж гин үү? Олж байна. Энэ үү өөр далаа юм наа чи юу яа? Сам орох уу? Альва наадхаа газ усан үрээд 2-3-ыг гаргаад ир. Гөө тэр чинь юу энэ чихэн дээр юм яриад юунд тэдэнд хариулах мантай нөгөө цагандаа амжих гээд. Жижиг төмөр сав байдаг шин. Аль хэсэг дээр явж гин? Саунда. Завэж байгаа. Чи надад ганц өгсөөлээд галцаа энэ. Жижиг төмөр сав авчираад энэ зөв хамаагүй юу ч хамаагүй наа сам орхоогоо хийгээд усан тийг угаагаад. Устгах юм уу? Халбар. Хатан ажиж удаагсан ёо. Яа, наан ч байгаа штэ. Хараа, тэр төмөр сав сүүний ажил. Ой, зөв. Баг зэрэг жоохон ус хийчээрэй. Оливын ойл хийн шүү. Аахөө. За. Нүүрэндээ гүрч зөндөө ус. За баярлалаа. Тэгч юмнаас салбитэ өчөж өгсөө. Ихтгэх гээд давс. Талын натхад үлдчихлээ би долооч. За яа, за. За хар пирцэн. Нунтаг хар перц над модтой мод. Энэ үү? Эргүүлдэг За. мод. Дээр нь эргүүлчих. За бэги дэжгүй юу? Үү. Хоёр ч хоёулаа энийг ингэж чанаад ах юм. Чанжаага шарах юм уу? Бэги. Энэ чанжаага шарах юм уу? Ой, цаад хүн чинь явж шүү. Ой. За эргүүл. Энэ Хийсэн штэ. Одоо эргүүл. Окей. Ажлуу. Дээр нь тамг тавьчих. Миксер гараад угсарч нэг газар. байна. Миксер наад доошоо үзтээ. Биш. Тэр цаашаага хөргөчний наадлын доорч нэг юм наад ч юм байна уу? Оо. Бэги энэ шүлнээрээ ихсэн юм шүү. Тань ерөөсөө байли. Шүлнээс Масад олоод өгөөч гэд гуйч. Ой чи асгараад бай. Масын олоод өг гэд гуйч. Асгараад байна штэ. Гээ наан л байгаа. Тэр бяцлагнууд донд чинь масууд байгаа. Яг л айлын галтгаа шиг байт юм байна. Энийг одоо нэвтрүүлгийнхаа нэрийг айлын галтгаа болгоцгоо. За ингээд За, 30 минут үлдсэн шүү. Бороклын дотроо жоохон 30 минут үлдсэн байгаа шүү. энэ бууцаа идэж штэ ногоон өнгөтэй бууцаа. Навчтай нэг тийм юм байна. Намайг юу сонсож байгаа байх уу? Таминэ 30 минут үлдсэн шүү. Жогоо ич халбагдаад хийж. Улаанбаг ярахлах байгаа чинь шүлнээс жоох хавхад энэ дэврээд энэ гайгүй юм байна. Сүүмүү байгаа ич. Шүл мүл сүү. Педетигний үзүүр дээр байгаа даа байхгүй юу? Энд үү? Педетиг дээр төмөр савтай. Энэ болонд байсан юм байна. За наадхаа голдоо ачраа тавьчихчихгүй. Яа нэрээ. Төмсөн болцлоо. Ер нь нэг буцлах гал. За төмсөө шүүгээд авчих тэгвэл. Төмсөө шүүж аваад хариулт авдаа тос сармис хийгээд төмсөө шууд шариш ойлаа. Дистаралт энэ дараа ингэ шүү гэд тооч мань айгуу гоё. Зааж өгсөн. Айгу болцсон бахаа зүйлсэн. За наашин тавьчих. Тэр цэнкэр гамбац дээр зөв. Сармис арилгаах та. Дахиад оо. За. 1-2 хонос. Ахлагтгооч мөн өөрөө заа нэг 2 сар мэс гэдээсэн байхгүй. Тэнгүүдээ нөгөө хэлсэн тоогоор нь гэдээсэн чинь шууд нэг бүс такч хэрчээл ингэчмээр юм билээ. Түрүү ингээд нэг бүсэд 6 сармис арилгахчод байсан байхгүй юу? Тийм юм бэ. Ингээд сармистай ойрхон арилгаад. За одоо дурслагч юм. Яс арилгаад жижигхэн болгоод хэрччих. Бас ирчих юм уу? Би одоо нэг бодож шууд гэрэлээ халааж байгаа. Гэрэл дээр нь тавил илүү гоё юм уу те? Гэрэл дээр нь шарж агаад дээр нь чимглээд тавьчихвал те. За би тавгадаа тавхаж байгаа тийм баг. За гэрэл дээр нь шууд явъя хоёлаа тэгжээж гоё аваачих. Бороклогоо сайн болгоод байгаарай. Бороклогоо тэгж агаад хоёлаа устаар хамтдаг хажуу тишээ хийж блендердэж штэ. Ааха. Оролцогч хүн маань бас их боломжийг хэлснээр ингээ хөдлөөд. За одоо 8-аж гаргая. Энийг үү? Наадхаа. Чи карант руу аваад очиж. Шууд энийг юу? Бэди. Бэдитэй. Бэли ихэд хандаа. Нэг гар нь яах вэ бол? Нэг гар нь халаагүй л ахгүй юу? За тэгээ цаад шүл рүүгээ нөгөө жижиг наймалж бас хийчих нэрэ мартчих хаана. Нөгөө нэг жижиг наймалж чинь. Тий наадруулгаа хийчих наач. Ингээ томорно. Тий. Томорно хийчихвэл гоё юм уу? Өөрөө их юм мэдэхгүй юм билээ. Хаанаас нь яаж тий. За одоо наад дээр тэр нөгөө шанаг ариг үнцгийн хоосон хариулын тавг авсан шүү дээ. Тий. Тэрэн дээр тос хийгээ тавьчих. Наад талдаа. За сармсаач. Төмс рүүгээ утгаатай. Тэгээ давс перцсэн үү? Биггөө давс перцэж. Шууд ав. Баботагав. Ва, наадхаа хий. Наад нэг доторх дахиад жоох хийчих. За баярлалаа. За наймалжуудаа цусчих. Нэг тэмтрүүлээр нь их биеэр нь ингээд хийдэд тоолж байгаа. Гэтэ урт уртаар нь жижиг биш. Ингэж үстэй. За тэг. Айл болохоор гоё жигтгэн бөөрн хийгэрнэ гэж. За. Нингэнтүү. За. Төмс мөн угаасаа төмсийг зөөгөн штэ. Тэгээд авч яг ингэж тэгшгэн дарж нөхгүй байж байгаа. Гарынх юм дээр ингээд дарсан чинь сүүл рүү юм дэлхий болоод. Яа яас гэж. Чи айгуу далигаад ингээ гарлуугаа орчих гээд. Зүгээр. Гайгүй гараал авчлахгүй. Гараа. Айгуу уртдах шүү наа. Өчтөө ихэрчж. Нөгөө төмсөг ирчихэж дээ шиг. За. За.
жоохон гоё нарийнхан дуу жижигхэн дуу хөрчүүлэх гэхээр хэрчиж чадахгүй. Тэгээд манай ер нь хөрчилтүүд том л. Аа за та тэгээ эргэж орчих. Болж нь орчих. Аа за тэгээ эргэж. Одоо улаан перц болоод та. Улаан перц гарахмал 2. Гарахмал 2 олъё. Энэ улаан перцийн явах шүү тийм үү? Нунтаг за гарахмал. Гарахмал гэж юу юм бэ? Цагаан нунтаг юм байгаа. Энэ Том савтай байх хэвээр. Араа нь байд юм да, нуучт юм да. Бишээ будаа байгаа ч тийм. Нунтаг цагаан пүүдэр шиг юм байна. Гурил шиг. Бараа бүтээгдэхүүн яг нэг нэршлээд шүү дээ. Одоо тэр перц, нутаг перц, зүрийн одоо бүргийн перц ч гэдэг юм. Ийм юм болгоно ялгаж ерөөс мэддэггүй юм байна. Чи наадах амсаадахтай. Наана жоохон элсэн чихэр хийхгүй бол улаан тойл хийсэн болохоор жоохон гашуун болж байгаа. Амтын амсдах. За. Гашуун байна уу? Жохоо эсгэлэн юм шиг. Эсгэлэн байна. Эсгэлэн юм шиг нэг тийм. Жоохон элсэн чихэр олоо гэж. Ер нь ямар нэгэн хоолнд улаан лойл болон томатны сүмс хийсэн тохиолдолд хоолмон жоохон гашуутай болж эхэлдэг. Яг л улаан лойл ч өөрөө тийм шинжтэй. Тэгэхээр тэрэн дээр жоохон элсэн чихэр ойлвол нэг хүн идэхэд жоохон тааламжтай мэдрэмж төрүүлдэг байхгүй юу? Эсэн чихэр байхгүй шүү дээ. Бор элсэн чихэр байна уу? Энэ болов. Дээгүүр байна уу? Энэ хараад амсад үзтээ элсэн чихэр. Бор элсэн чихэр. Шүнэ. За тэр доогуур байвал байх бах та. За хоёлоо буцъя та. Тэрэн дээр нэг алдаа бол байгаа. Шүүгч маань тэрийг мэдэх нүггүй юу? Тос руугаа хийчээд угаахгүй яасан. ажлаараа угаар. За хурлаа. За. Тос руугаа төмсөө хийж тэгээд наадгаа гутгаад өгөх. А төмсөө хийх юм уу? Хий. Гүй тос руугаа. Оо Төмсөө түүгээд тос руугаа хий. Одоо. Хуурж байгаа мөргөө хий гэж хэлэнгүүт нөгөө хуурж байгаа шууд яасан тах гэдэг дараа. Биш наач хажуу чинь тосоогоо хийсэн тос руугаа игээд хуур гэж байгаа юм шүү. Ламбагийн туслах гал тогоондоо дасахгүй гар хуруу нь эвлэж өгөхгүй байсаар рестораны төвшний хоол битийл гэрийнхэн гал тогоондож хоол хийж үзээгүй тэрээр ханцуугаараа жирэглэх, хоолоо андуурах, буруу хэрчих зэрэг баггүй алдаанууд гаргасан. Гэсэн ч ахлах тоогоочийн үгийг дуулууртай сонсож биелүүлж байгаа түнд ялагч болох боломж байгаа хэвээр. Харин энэ хооронд Цэнгэр багийн ахлах тоогооч итгэлтэй наргагүй зааварчилсаар эвтэй найртай хоолоо хийж угааж мэрэгжлийн гал тогоонд асуудал бэрхшээлүүд цөөнгүй. Шүлтэй хоолндоо элсэн чихэр хийж чадаагүй тэдний хоол ямар амттай байх вэ? Хавчаар ашиглаж шүү хоёлаа. Даавуу. Хэрвээ чи хүчтэй гал мал дэшээ цорох юм бол гэс унтрахаа асуудараа. За нэг тостой болохоор газандаа ор дэшээ болоод байгаа. Гэтэ гайгүй айлттай биш. За блендер чи болцсон байгаа. Тэрийг орхичих, унтраачих. Төмс нь яг болохоор байна уу те? Болж байна гой шаргалтчих. За ашгүй. Ховлтой юм төмөр ширэм болоод. ховлтой юм биш баха. Юмны доор байсан та. Хамгийн доод нь онгойлгодоо. Хайрлаа. Сангивсаас шавдаг юм шиг хавтай, дөрүүлжин, хээтэй, төмөр. Наагур нь хай. Хурдлаа чи. Юм ихлээр ажилтаа төвлөрч өгөхгүй. За энэ шургуулгын дотор түрүүн татгаад аяг шанаар байсан. Энэ бол хариулын тав байхгүй гэж хүн болно бодох ёстой. Дунд хэсгээс яг тэрийг чижилж эхэлж байгаа байхгүй. Гээ наагур нь үшээ наагур энэ чирээний доогуур хайгаад чи. Байна уу биш? Тэг байгаад ийм л шүү дээ. Хээтэй төмөр. Хариулын тавгны дээр байна уу доор байна уу гэж үзэж байна. Хайрлын тавгч нь энд л байгаа. Энд А тэ наагур доогуур чинь алгуу. байхгүй ч өөр шургуулга байхгүй шүү дээ. Дээд нь онгойлгоо. За ашгүй дээ наадхаа тавьчих тэр том дээрээ тавиараа. Нэгэн зааж нэгэн сурах ёстой л байсан юм байна гэж л бодож. Хамгийн сайхан гал тоогоог хаанзаагаас. Хаанзааг писимолоос. Ногоонуудаа зүслээд нэг тавган тавьчихъя хоёлаа. Дараа нөгөө дээрээс саях учраас. Хүлэгчээ дээ. Хоёлаа галын тааруулна шүү. Хэрвээ их хүчтэй яваад яаж байгаа бол анхааралтай сонсож байгаарай. галын жоохон багс. 5 минут үлдсэн байна. 5 минут үлдсэн байна. 5 минут үлдсэн. Ингээд л ярьж яхад энд хөтлөгч ирээл тэгээд тэнд юу хөтлөгдөж байгаа болов яаж байгаа бол гээд бүх анхаарлаа ингээл. Дутуу ажлуудаа дуусгаад Ийм хурдан 5 минут үлдчихлээ гэдэг шүү дээ. Төмсөө эргүүлчих хаа тий. Төмсөө эргүүлсэн. За. За тэгээ над гэрэл чинь халжээ гэдэг наашаа ирээд нэг сармис лимон голоор нь зүсээд ингээд сармис шиг лимоно бэлдээд бишээ нөгөө бодон дээрээ. Энэ дээр үлдээ. За. За наад ногоон. Энэ үү? Үгүй навчит ногоо тэр парсли наад үл яга. Нэг шуу парсли укроп байсан шүү дээ тий. Укроп чи ногоор руу одоо хийчихэрээ. За одоо наад голоор хуваалцгаа дахиад төвийн одоод уртааш нь
Окей, нэгийг садгаад голын төвийг одоо ажил тонгоолж байгаа. Одоо наадахад тэнцвэртэй хуваагаад өглөө. Бодоор нуу. Тэнцвэртэй. За дөрвөлжин хэрчилж. Гурвалжин болго гэдэг. Бид яаж гурвалжин болгож юм болов бодоод. Одоо гэрэл чинь халсан уу? Хардсан байх шүү. Харж байна уу? Харлаа. Яг харж байгаа хэсэг дээр наад юугаа тавиад Энийг үү? биш ээ. 8-аа. 8 юу? Тэгээ дээр нь Ямана бадыг. Тавталтаа хийж За чи яагаад та жоохон наашин тавиад цаа талд нь төмс тавих гэдэг байгаа байхгүй. Төмс аваад цаасан тавиад. Энийг үү? Тогооч минь бол 10 минутанд хийдэг гэсэн шүү дээ. Чинь цаг хийж шүү дээ. Шүүсийн тадын нас тавга гүцсэн гаргаад харин. Тийм үү, за. Бэги чи жоохон урдлаач би гуйж юм чамаас тэхөө. За. Тэгээ хоёлоо наадлын чимэглээд За ганцхан минут үлдсэн байгаа шүү. ганц минут гэж юм. За хоёлоо төмсөд тавьчих. Бодоодаа хураа наад 3-2 Ямана аваж үлдэн. Тавган дээр тавина. Ямар амар юм. Бусдын демоно аваад наад юуныхаа дундуур мундуур зоогоод. Наад нэг хажуугаар нь тавиад наад мах захын дундуураа тавьж байваад тавгалж байснаас илүү энэ гэрэлцсэн гэдэг талаараа гэрэл бас цагаа хэмжиж байгаа байхгүй. Наад Эшүүдээ юу? октябр наад юугаа нэг эргүүлчих харж байгаа. Бүгдийг нэг эргүүлээд хурц. Наалцсан шүү дээ. Садгал та тэр. Гаргаж байгаа алдаанууд байна. Бас бодчихлоо гоё байгаас. За 10. Шүлний аяга тавг одоо дэрэж штэ. Энэ үстэй. Шүлний албаг. Ёс. Яг юм уруу хамааралтай. Цаг багасах тусам одоо ахлах тогоочийн дууны өнгө ихсдэг. энд ийгөө. Тэ жижиг юм дээ. 8. За тэгээд ширээнийхээ хурдталд авалчих. Юмын жоохон шүүс хийгээд. 7. За хурдаач дээ, хийчээч дээ. Жоохон юм тамир модцол байна уу? Халуун 6. манай хүн айгу хөлдөрч байгаа байхгүй. Хөлсөн яг байл гэж бодож байсан. Тавган дээрээ савируулаа. За ян шүү зоцсон болий. Модны юм байна. 4. Давхраа ингээ өрөөч дээр нь тавьчих дээ. Эмэгтэй тогооч минь загинж байгаа юмнууд аюу их сонсогдсон. Тэгээд нэг л болж ихгүй болов гэж бодсон шүү дээ. Тэгээд 2. за халуун шүү. Боловч дагаагүй байна. За наадгаа оргичих. Чи ямар салгуулсан юм бэ? Хичээд ах юм. Би бол сая зүгээр баг гэдэг тавил хамгийн гол нь нөгөө хийх ёстой юмнуудыг хийж үл гэдэг шиг. Тэрнээс нөгөө гоё урлаг гоё гоо зүйлийг харагдах баг тийм үгүй юусэн борож өгч бодож байна. За шүлдийнхээ дээр тэр баруун талын пастлынаас нэг тоныг зүгээр дээр л авчих. За цаг дууссан шүү. Цаг дууссан шүү. Шидээд эвтэйх юм. За цаг ингээд өрөө тавьчих. Гадлуудаа унтраагаад. Тий цаанаас нь жоохон. Галаа унтраагараа. Олон тэгээ хоол хийгээс гадна тэр чинь тавгалалтай байна тий. Хүний бас аппетит хөдлөн. Наадгаа орг. За тогоочтойгоо ахлах Нөгөө ногоон бүрээгээ холбоо наад шилтэй өндөрлөө. аягантаа хийчээч дээ. Ногоон төрөө. Миксерт байгаа ногоо юм гутгснаа за. За цэгэр баянааш гараад ирээрээ. Нэг цагийн хугацаа бол аюу хурдан өнгөрч байна. Нэг хоосон зайд нь тавьчээч дээ. Ганц халбагдаа тавьчээч дээ. Ганц халбагдаа за. Юу болоод өнгөрч. Нэг цаг болцсон юм гэдэг шилжүүлээ ер нь. За хөлсөөсөө гарччих. Ер нь хоолндоос хангасан байгаа. Яг хуу цаг бол үнэхээр бага байсан. Улаанбаг Манай тоогоочод одоо би шууд зур дуусаа зүхтэн. Ер нь бол алуулцгаа. Уулцгаа. Хэрэггүй. Ахлахууд бол угаасаа л кинг байдаг шүү дээ хүмүүсээ. Зайлаад хай гэл ингээл. ингээ хоёр ахлах тогоочийг студ орж ирэхийг урьж байна. Бүх юм хийсэн. Ямар ч л эсэ хийсэн бид байж. Яг ийм би яг мэдсэн. За. Өндөрлөө. 10 минутанд хийх ажлыг би бүх бүтэн цаг ингээд хундаа зугаад байгаа болохоор чуур нурчлах хаалт. Нэг цагийн дотор айгу дотн олчж байгаа шүү дээ. Тэгээд уулзах мөч хамгийн гоё байдаг угаас. Зүгээр аагийнхыг та харалтаа угаасаа л хоолтой өрх хүн байгаа шүү дээ. Би ч хоолоос жоо хол юм. Юу ч хийж чаддггүй, хэрчиж чаддггүй гэхэд хоёлаа ямар ч байсан цагтаа багтаагаад хоолоо гаргаж чадсантай айгу баяртай. Амжилттай сайхан хоолоо хийсэнд хоёр туслах тогоочд баяр хүргэе да. Баярлалаа. За ингээд хэсэг хугацааны дараагаар үзэжтэй эргээд болчихно. Нэг цагийн хугацаанд ахлах тогоочийн заавраар манай хоёр туслах тогоочийн хийсэн хоол яг бидний өмнө харагдаж байна. За үнэр гэж бас байна. За ингээд нэвтрүүлгийн ерөнхий шүүгч Монголын тогоочдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын хэмжээний шүүгч, Монгол улсын мастер тогооч Ноён Санчир таныг студид урьж байна. Шимэн доржийн Санчир хоол урлахын салбарт 30 жилийн хүч хөдөлмөрөөр зориулсан нэг юм.
Улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуудуулж явсан анхдагчдын нэг бөгөөд гараас нь хөдөлсөн олон зуун шаваа өөрийн гаргасан тод томруун зам мөрөөр амжилттай замчилж яваа багш юм. За сайн байна. сайн. За манай Цэнхэр багийн ахлах тоогооч Мөнгөн Долгоо, туслах тоогооч Алтан гэрэл. План багийн ахлах тоогооч Оюун, туслах тоогооч нь Эрдэнэлэг. Багууд өнөөдөр одоо нөгөө дипломын ажил хамгаалж байгаа юм шиг болно шүү дээ. Хоолоо хамгаална. Тэгэхээр Цэнхэр багаас эхлэе. Тэгээ манай хоолн дээр болохоор ерөнхийдөө бид хоёр маань болохоор хавч айлуулах зөвлөрөлт сайхан тусанд нөөрийг нь болгож агаад гаргаж ирэх гэрэлдээд төмс маань болохоор хачаар ерөнхийдөө хамгийн энгийн саута потето буюу тий жоохон буцлагж агаад тэгээ энэ дээрээс сарамстай давс юутагаар хамгийн энгийнээр зүсэж гаргаж тавьсан. Шүл маань болохоор ерөнхийдөө бас нэг Францын Будапешт гэж байдаг их төстэй. Гэхдээ яг хуу загсны биш бид нар энийхээ шүлгийг өөрийнх нь стокийг ашиглаж агаад ногоонууд болон цагаан винотэй тэгээ зөөлөн улаан томатны шүл гаргаж хийгээд энэ дотор маань самбархаа бас байгаа. Пюрений хувьд бол яг тэр пюрийг заагаагүй. Тэгэхээр нухш гэсэн үг. Тэгэхээр хамгийн энгийнээр хаж хоолныхаа хажуугаар гаргаж ирсэн пюре. Заавлаа баг. Чи ярих уу? Та ярив. Зүгээр хоол гэж мэдээ шиг одоо. За манай хувьд бол 8 жил яг анхны боловсруулалтын дагуу нүд бихийн аваж тэгээд толгоноос нь салгаж жагаад улаан вайнтай лимон лаврын авч хар бэрцтэй давстай усанд чамжгаад гаргаж ирээд сарвнуудыг гэрэлцсэн байна. Хачрын үед бол төмсөө уулын чипс сулгаж гэж шарсан боловч яг манай зүгээр. Тэгтээ мундаг шарсан. Тэгээд улаан лолийн нухштай яг нөгөө заасан орцын дагуу хийсэн. За шүлэн дээрээ болохоор бид хоёр эхлээд сонгон сарамсуудаа хуурж байгаа. Дараа нь мини беби октопуса шарж агаад баг зэргийн улаан вайн хийгээд оливын тосмоос хуурж байгаа. Тэгээд шүлөө нөгөө октопусныхаа шүлнээс бас нэг халбах хийсэн уулна. Тэгээ яг ингээд комбор нь идэх юм бол нөгөө порцлын тавталтын хэмжээний хувьд бол хэмжээгээр нь хийсэн гэж бодож байна. За ингээд амтлагаагаа эхлэхэд бэлнэ үү та? За бид 5-5-уулаа бэлэн дээ. Өстө чөтгөрөг юм бэ. Тэгээ юм бол яа нэг хүн хорлогонд орж алах үү. Бас их төгшөртэй байт юм ба шүү дээ. За шүл нь бол бүтцийн хувьд бол их боломжийн. Амтны хувьд бол нөгөө халуун ногоо маш бага. Өгөөний чи халуун ногоо ингээд аривж явах хэрэгтэй. Алдсан юм гэж би бол бодохгүй байна. Манай оролцогч маань яг хэлснээр нь л хэлсэн. За энэ шүлний хувьд нэгдүгээрт шингэн байна. Хоёрдугаарт доторх бүтээгдэхүүн маань аюу бага хэмжээтэй. Уг нь бол жоохон халуун ногоо нь тэрнээс арай дээр. Бүтцийн хувьд бол арай шингэхэн. Доторх орц маань бага. Уул байгаа. Манай хүн тавглахтай зөвхөн шүлийн хийц. Тэгээд нөгөө шанахтай нөгөө бүх юм тэмцэн үлдчихэж байна. Ер нь хамгийн хэцүү юм маань цагийн менежмент л гэж дээ. Хичнээн гоё юм хийгээд цагтаа гаргаж чадахгүй бол тэр чигээрээ файлдах учраас. За үндсэн олны хувьд одоо хоёулаа технологийн хувьд бол зөв хийсэн байна. Амтны хувьд бол энэ тэрнийгээ бодвол илүү зөөлөн болсон байна. Чаналтын хугацаа нь арай урт байсан байж магадгүй. Төмсний хувьд бол яг ингээд нөгөө жигнэл тийм үү чаналж явагдаад шаргацсан бол харагдаж байна. Тэр бол шууд шаардсан учраас цохимжийн хувьд ч гэсэн чансан жигнэлсэн төмс амилжтайгаа илүү зохицоод тэргүүр хүртэл салаат хүртэл хийдэг. Дэлхийн стандартын дагуу ярьж байна. Улаан баг маань бол помидоро шараад тавьсан байна. Ажиллаагүй. Энэ баг маань ойлгоогүй юм уу? Помидоро хийх мартцсан баг л та. Тий яг нэг юм мартцсан байдлаа. Пүрэний хувьд бол тэр пүрэхээс илүү цутан шиг болсон. Арай шингэхэн байна. Энэ бол яг пүрэшгүй бүтцийн хувьд өнгөний хувьд ч гэсэн илүү ойр. Түүч маань яаж хийхийг хараагүй ч гэсэн бэлэн болцсон хоолыг амсаад маш зөв төгнөлт өглөө. За ингээд өнөөдрийн
таны амссан энэ хоолнуудаас аль багийнх нь хоол илүү их таны сэтгэл төрөв. Тэгээд өнөөдрийн ялагч нь аль вэ? Ямар ч хэсэг хийх ёстой бүх юм л хийцэн. Тэрүүндээ айгу сэтгэл хангалуун байгаа. Чадахгүй нэр хийлгэж чадсан та. За өнөөдрийн ялагчаар Цэнхэр багийг тодорхойллаа. За Цэнхэр баг өнөөдрийн ялагч боллоо. За баяр хүргэе. Ялагч болсондоо маш гоё байна. За ингээд ерөнхий үеийн шагнал PC Mall, за Astonish, Slavoda брендийн бэлгүүд байгаа. За туслах тогооч юм бас бэлэг. За Тогоочтой маш их баярлаа. Дараа нас гэртээ хийж туршиж үзнэ. Гойхоо хоогоос тэгээд анхудаа галтгоонд хоол хийж үзэхдээ телевизийн өмнө нэвтрүүлэг болгож те тэр тусаа бүр далайн бүтээгдэхүүний хоол хийнэ гэж хэн зүтлэх. Телевизэд тэгэл яг анхны маань галтгоо их сайхан дурсамж болж өнгөлөө. за ингээд Улаанбааг маань харин нэвтрүүлгийн төгсгөлд ялж чадаагүй учраас багахан хөгжилтэй шийтгэлийг хүлээх болно. Тэгээд Бэги хүлээхэд бэлэн гэсэн. Юу би мэдгүй. Би тийм юм яриаггүй гэж. Одоо тэгээ ядж захт нөгөө хамтрагч маань нэмэгтэйгүй. Тэгээ одоо өөр юм яадаг бол гэж бодож байна. Ингээд ахлах тогоочийн заавраар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Дараа уулзтлаа баяртай сайхан амраарай. Баярлалаа баяртай. Ийхүү Улаанбаагийн ахлах тогооч оюун шийтгэл биелүүлэхээр боллоо. Студийн шалыг угаах их ажил түүнийг хүлээж байна. Анхал галтгооны салбарт хөл тавихтаа хийж байсан энэ ажлаа энэ өдөр дахин хийх нэ. Ялагдах нэг өдөр байхад ялах нэг өдөр байж л таараа.